Let's go. Засаа бацгаа та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Би нээж өгöö. За тэгэхээр манай багийн шийдвэрлэж байгаа асуудал агаарын бохирдол болон хог хаягдлыг хоёр асуудлыг шийдвэрлэж байгаа. Тэгэхээр шийдвэрлэх шийдэл маань өөрөө би нээж гэж байгаа. За би нээж гэж яг юу юм бэхээр та бүхний урд хүрэгдсэн байгаа. Зарим нэгнийх нь амьдралын бүр хөвшил болсон бүр ирч хүчийн өвдөг тэрхүү копины төрийн зэг үүсгэх юм аа. Тэгэхээр манай копины төрийн зэг үүсгэхний одоо объект байна ийм байралтай байх юм аа. Тэгээд монголчуудын копины хэрэглээний судалгааг аваад үзэхэд 15-аас 60 насны нийт хүн амын иргэдийн 53% буюу нийт монголчуудын 3/1 нь өдөр тутамдаа кофе хэрэглэдэг болох нь тогтоогдод байгаа. Үүнээс 74% нь инстант буюу нэг удаагийн кофе буюу нөгөө яя хаан хэрэглэдэг. 26% чансан кофе хэрэглэдэг. Тэгэхээр манай байгууллагууд кофений төрөнд үйлчлэгээний цэгийн хувьд одоо нэгд амьдралдаа одоо ингэ чансан кофег хэрэглээд за эцэст тэр 26% дээр төвлөрч одоо сегментээр болох ажиллагаа төлөвлөд байгаа. Тэгэхээр одоогийн эхний ээж бид нар 3 салбар нэгэд ажиллахаар төлөвлөд байгаа. Эхний салбар буюу одоо яг мөс хоёрын уртын замын сэргэлт байрлахаар байгаа. Түүндээ мөн тэр авд хичнээн кофе зарагдсан бэ гэдэг судалгааг хийхэд ерөнхийдөө өдөрт кофе бинэ, кофе бин, юни кофе, Томас гэх газруудаар судалгаа хийхэд ерөнхийдөө өдөрт 500 кофе зарагдаас 30 авч явахаар зарагддаг буюу нийтдээ бид нар 150 хүний боломж байна гэдгийг харуулдаг байгаа. Тэгээд үүнээс цаашлаад бид нар яагаад бинэж сонгох хэрэгтэй гэж. Бинэж кофе нь өөрөө 2500-аас 3000 хооронд слайд хийлээ. 3000 хооронд гардаг. Бус кофе шопын кофе 4600. Мөн энэ хоёрын хувьд болохоор ийм чанартай. Тэр одоо бинэж кофе болон энэ бус кофе шопын кофетэй хооронд үний ялгааг хараад нь дээд зэргийн чанартай манай кофе мөн ганцхан минутанд гардаг. Бус кофе шопод дээд зэргийн чанартай гэсэн 3-4 минутын хооронд гардаг. Тэгээд яагаад ийм өвний ялгаатай байна гэхээр орчин үед яг ижигхийч гэсэн кофе шопын орчин гэдэг зүйл их нөлөөлдөг. Тэгэхээр манай байгууллагууд залбирууд 20 сая босгохтой сарын цэврээс 3 сая ихний эцэст хөрөнгө оруулдаг 3 дахь жилдээ 3 салбар бодлогын хөрөнгө бүрдэх юм аа. За тэгэхээр кофе агаарын бохирдол болон тэр хог хаягдлыг хэрхэн шийдэж байгаа асуудлыг дараах байдлаар шийдэж байгаа маа. За энэ цаасыг одоо бид нэр хог хаягдлгээд хайжлаа гэдээ үзэхэд яаж ашиглаж болох вэ гэдгээр нэгдүгээр дахин боловсруулж болно. Аль эсвэл энийг цаас урд хийж болно гэж юу? Энэ бидний шийдэл биш. Бидний шийдэл юу вэ гэхээр та одоо урдаа байгаа кофений аягнаас чинь ургамал урган гэж төсөөлдөө. Тань төсөөлөгч гин үү? Бидний харин энийг хялбархан аргаар шийдэж чадсан. Гайхамшигын ундаа, шидэд ундаа гэж шийдсэн. Стадийг шийдвүлээ. Бид нар аягны одоо аягийг хоёр янзаар одоо яасан байгаа. Хоёр зүйл ашиглахаар байсан. Нэг нь болохоор кофе, нөгөө нь болохоор манай тэнд ярьжсэн багийн органик капсул гэж зүйл байгаа. Тэрийг болохоор аягныхаа энэ доод хэмжээнд тусгаарч өгсөн. Кофегоо хэрэглэснийхаа дараа одоо кофе дууснаа кофе гарсан дараа тусгаардаг чинь эсхийг одоо ямар нэгэн зүйлээр цоолоод бага хэмжээний одоо ус хөрс ашигласнаар 7-оос 14 хоногийн дотор тэр маань бий болно. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр би кофенийхоо